Hi guys, би Ацхан. За өнөөдөр бичлэгээрээ би өөрийнхөө desk setup-ыг танилцуулъя гэж бодлоо. За юмсан шууд ярианд оръё. Luna de noche canto por ti. Tú no respondes, luna te perdí por otra mujer, por otra mujer, por otra mujer. Миний ширээ ерөнхийдөө манай гэрийн хувцсны өрөөний нэгэн бууланд байгаа. Энэ жижигхэн бууланд байгаа ч гэсэн за миний амьдралд бол том орон зайг одоо эзэлж яадаг юм булан байгаа. За би YouTube сувгийнхаа бичлэгийг ерөнхийдөө дандаа эндээс хийдэг, монтаж эндээс хийдэг. За тэгээд онлайн хичээл сургалт за ажлууд бол дандаа энэ булангаас хийж амжуулдаг байгаа. За тийм учраас надад бол маш чухал булан гэж хэлж олно. Би энэ булангаа энэ ширээгээ бол ерөнхийдөө болж байгаа энгийн цэвэрхэн байлгахын гэсэн ерөнхийдөө бодолтой байдаг. Яг хэрэгтэй гэсэн зүйлүүдээ ширээн дээр тавиад бусдыг нь бол энэ хаашаа энэ тавиурлав ингээд нуучдаг байгаа. За юуны өмнө болохоор би өөрийнхөө ноутбукийг танилцуулъя. За миний ноутбук болохоор 2016 онд үйлдвэрлэгдсэн MacBook Pro 15 инчийн ноутбук байгаа. Үзүүлэлт бол ерөнхийдөө давгүй. Мэдээж хүний насаар болон нэлээд хөгшигдсэн насны дээр явж байгаа ч гэсэн одоогийн яг миний хийж байгаа ажил, миний одоо монтажлж байгаа програмын төвдөр одоо дайггүй явцдаг. Нэлээд удсан компьютер болохоор 4K гэж юм ингээ бичлэг энэ хийгээд компьютер дээр монтажлах гэхээр мэдээж гацсан жоохон удаан хүлээлттэй байдаг. Сонирхлын төвшөнд бол одоогийн байдлаар бол миний хэрэгцээг хангаад явчихж байгаа тийм нандин зүйлээ 17 онд авсан баяг анх гараад удааг ахт навчсан. Ноутбук маань нэлээд удаан хэрэглэгдсэн ноутбук дэлгэц жоохон сааталтай болсон. Гэмтэл аваад янзлуулах гэсэн чинь дэлгэц нь бол маш үнэтэй байсан. За бараг одоо сүүлийн жижигхэн ноутбук авах хэмжээний тийм зардал гарах байсан учраас энэ дисплейтэй холбосон байгаа. За энэ дэлгэцний хувьд болохоор би хуучин бараа зардаг аппликейшн байдгийг. За тэр аппликейшнаас хүнтэй холбогдож байгаа хямдхан авсан. Сонирхогч хүний хувьд бол энэ хангалттай дэлгэц гэж би хэлмээр байна. Ягаад тэгэхээр энэний дээдлийн шатны дэлгэцүүд нь болохоор маш үнэтэй байдаг. Энэ гэсэн өөр яг ингээд интернетээс шинэ дэлгэц авах юм бол бас хөөрхөн үнэтэй. 600 мянган вон ч үнэтэй лээ. Яасан тийм дэлгэц байгаа. Гэтэ энийг би хүнээс 150 мянган воноор авч ирсэн. Хойдоо мэдээгүй ч гэсэн ингээд одоо хэд хоногийн өмнө бичлэг хийж аваад анзаарсан чинь доороо юм цохилттой бэйсэн дэлгэцэн байлээ. Гэхдээ энэ дэлгэцнийхээ өнгөнд ямар нэгэн цаатал байхгүй. За эндээс ингээ харах юм бол миний одоо амин идсэн зөөрийн хард дискүүд ээ. Цөөхөн байгаа надаа. За хамгийн их хэрэгэлдэг, хамгийн их багтаамжтай нь болохоор энэ 4 терагийнх. За би миний хард дискүүд ерөнхийдөө ихэнх нь нэг брэнд их байгаа. Seagate гэдэг. За энэ брендийн хард дискүүдийг аягүй хэрэгэлдэг. Нэг брендийн хард дискийг хэрэглээд ингээ үзэхээр ямар нэгэн алдаа байхгүй ч юм уу те эсвэл backup энэ аягүй сайн болоод ингээ сэтгэл ханамжтай байх юм бол би ерөнхийдөө нэг брэнд ингээ хэрэгэлдэг талтай. За тэгээд хамгийн их хэрэгжилж байгаа хард диск нь болохоор энэ SanDisk-ийн энэ хард дискийг хэрэгжилж байгаа. Энэ ч гэсэн 1 терагийн багтаамжтай. За энийг би яагаад авсан бэ гэхээр борон чигэнд за дөргөнд ч юм уу те ийм зүйлд ерөнхийдөө хамгаалт өндөртэй гэсэн үүднээс ерөнхийдөө зөөрийн байдлаар би хэрэглэхэд авсан байгаа. За тэгээд ийш тийш явах гэсэн ерөнхийдөө хэмжээс нь жижигхэн. За тэгээд авсаархан. За тэгээд аюулгүй. Миний одоо ямар нэгэн хичээж зовж авсан бичлэг зургийг маань ерөнхийдөө аюулгүй хадгалаад авчих боломжтой хардын болов уу гэж би бол бодож байна. So when times are rough and the promises. За энэ болохоор одоо миний хамаг бичлэг за хард диск энэ төр бүгднийг холбож өгдөг одоо хамгийн чухал амин холбоосууд байна. За миний MacBook ч болохоор нэг хуучин C-Type-ийн оролцоотойгоор иргэдэг гарч ирсэн. Тэгээ ямар нэгэн зүйл холбоход бол энэ хоб бол заавал хэрэгтэй байсан. За энэ болохоор Belkin гэдэг компаниас гаргасан хоб байгаа.
C оролттой. За тэгээд ингээ SD card, USB, за тэгээд HDMI оролттой. Энэ талтай болохоор LAN утас холбох боломжтой. За дараагийн юм болохоор энэ спикер. За энэ спикерийг гэсэн би аваад нэлээд удаж байна. Ерөнхийдөө Монгол явахдаа их хэрэглэн. За эсвэл ийш тийш майхантай аялал ч юм уу те. Жохон аялалд явахдаа бол энэ спикерийг заавал авчирдаг байгаа. За ямарсан майхан дотроо дуугаа тавиад сонсоход бол надад нэг тэгж сулдаад идэггүй. Миний хувьд бол хангалттай хэрэгэлдэг юм спикер байгаа. Ерөнхийдөө нэг авсан зээлээ эвдэртэл нь за хэрэглэнээс гартал нь жоохон хэрэгэлдэг хүн байгаа. Энд ч ингээ гогцоотой. За тэгээд үүний дараа нь болохоор за миний гарын тас. За энэ гарын тас болохоор Aesop гэдэг за энэ брендийн гарын тас байгаа. За миний хувьд болохоор нэг тийм жоохон нэлээд үнэртэй ч юм уу, тиймэрхүү үнэртэй ус тийм гарын тос энтрийг аль төрчихээр би өөрөө тэрнээс ингэ жигшээд жоохон удаан байж чаддгүй толгой өвддөг. Тэгээд ерөнхийдөө жоохон мет төрлийн тиймэрхүү үнэрийг ерөнхийдөө сонирхдаг гэж хэлэхэд болно. За энэ гарын тас бол ерөнхийдөө төрхөлтөн ч гэсэн аюул дажгүй. Тэгээд өндөр нь гэсэн яг миний одоо хүсдэг үнэртэй гэдэг болохоор энэ гарын тасыг бол би аюул олон жил хэрэглэж байгаа. Гэтэ гэмэн жоохон үнэтэй. Гарын тас гэхэд бол гэмэн жоохон үнэтэй. Ширээн дээр бол заавал байдаг тасаага. За дараагийн зүйл нь болохоор Action Cam. За энэ Action Cam бол миний одоо сүүлийн миний хаач явсан карманд явдаг зүйл байгаа. Тэгээ яг зөвхөн энгийн влог ч юм уу энгийн юмнуудаа ингээд гяс гаргаа биччихээд бол энэ Action Cam надад маш их одоо таалагдчихж байгаа. За энийг бол манай найз нарыг авч өгсөн гэхэд бол буруутгүй байх. За манай найз нар болохоор ингээд төлсө өдрөөрөө одоо хэрэгтэйгүй юм авч өгсөнс хэрэгтэй юм аваарай гэдээ дугтунд мөнгө хийгээд өгдөг байгаа. Тэгээ сая энэ өнгөрсөн жилийн төсөө өдрөөрөө би дугтууныхаа мөнгөөр энэ Action Cam авсан байгаа. Энэ cam маань сая найдлан намрын DJI-аас гаргасан за cam байгаа. Одоогийн байдлаар бол би сэтгэл ханамж нэг 90% хэрэгжилж байгаа. Ямар ч гэсэн их дайггүй. Болж өгвөл POV гудамжны зураг авалт юм уу тиймэрхүү контент хийх бас бодлоо. Тэгээд аксессури ерөөдөө нэмж авах шаардлагатай Action Cam учраас аксессуригаа авчих юм бол POV бичлэг хий гэж бодож байгаа. За өшөө миний хэрэн дээр байдаг зүйл бол мэдээж за баахан мессеж ирсэн байна хастгаад утас iPhone. За би энэ альбомд бол ерөнхийдөө дуртай. iPhone 8 гарч байхад анх удаа хэрэглэж байсан. За энэ миний хоёр дахь утас iPhone 12 Pro. За энийг ч гэсэн яг анх гарч байхад нь авч ирсэн. Одоо ингээ харж байгаа шил нэмчээний ингээд хаагралтай байгаас тий. За би iPhone уг нь бол дандаа кейсгүй хэрэглэдэг байсан. Тэгээ нодлон нэлээд олон удаа ингээд дуу шалан дээр унгаагаад энэ хайтал нь ингээд цуураад жоохон ингээд гэмтэлтэй болсон. За энийгээ солиулах гэсэн ч бас айгүй үнэтэй байсан. Ингээ хагарсан ч гэсэн ерөөдөө энэ утасныхаа үзүүлэлт ч юм уу ямар нэгэн тийм юм дээр бол ямар ч саатлахгүй зөв зүгээр хэрэгжилж байгаа. Тэгээд энэ утсыг бол ерөөдөө хэрэглэнээс гартал нь бол нэлээд удаа хэрэглэх байх гэж би бол бодож байна. Ямс миний iPhone 12 энэ болохоор миний бүр анхны авчихсан чихвж байгаа. Pro гарахын яг өмнөх загвар гэж хэлэх юм уу? Дуу сонсоо дийш явхад бол энэ бол хангалттай цэнгээч сайн барьж байгаа. За ямаас миний хэрэглээнд бол ингээ хангалттай хэрэглэгдэж байгаа. За тэрний дараа нь болохоор энэ Beats-ийн чихвж байна. Энийг болохоор манай их ч надад өгч ирсэн. За энэ Beats-ийн чихвж бас адилхан дууралт айгүй сайтай. Харагдаж байна уу? Одоо барьж байгаа шиг. За эндээс барьж байгаа шиг. Энэ дууралт бол маш сайтай. За гэхдээ энэ арай жоохон чихэнд томдоод удаан зүгээрээ чих арай ингээ өвдөд. Энийг хэрэгэлдэг гэх манай хүн ерөнхийдөө хаяа дасгал хөдөлгөөн ихтэй хэрэгэлдэг. Маус маань болохоор маш жижигхэн байгааз. За миний гар ерөнхийдөө жоохон жижиг талтай байдгийг. За тэгээд маус энэ тэгээ жоохон том маус барихаараа гар айгүй амархан эцэсч ядраад ингээд юмаа удаан хийж чаддгүй. Тэгээ энэ маус болохоор яг л миний нөгөө гаранд ингээд таасан жижигхэн авсаархан. Гэхдээ нэг гэмн болохоор маш энгийн зөвхөн ингээд баруун зөв хоёр дарахтай нэг эргүүлэхтэй. Сүүлийн Logitech-ийн гаргасан тийм маус гэдэг. Тэрийг үгүй би авах гээд нэлээд үзсэн чинь миний ганд арай жоохон томдоод тэгээ гар маань дээшээ ингэж гарч иж баригдахаараа буцаад дараад яадаг вэ гэхээр бугуу өвддөг аахгүй. Тэгээ би өөрөө офис ажиллаас их удаан хийжсэн болохоор бугуу бас айгүй эмзэг. Тэгээд жоохон ингээд удаан ингэж бариад юм хийж чаддгүй болохоор ерөөдөө гарн дайраа бугуун дайраа амархан
гэсэн утгаараа энэ маусыг хэрэглэж байгаа. Магадгүй дараад нь маус апгрейд хийх юм бол энэ хажуу талтай товчтой маус авах ч юм уу те. Арай жоохон юм нааш цааш хийхэд арай жоохон ажлыг мань хөнгөлж өгдөг тийм их маус авах байх. Гэтэ одоогийн байдлаар бол энэ маусыг би хангалттай хэрэглэж байгаа. Энэ маусыг авахаас өмнө би юу хэрэглэжсэн бэ гэхээр MacBook-ийн өөрийнх нь trackpad нь бол айгүй тийм амар байсан. Ерөнхийдөө би MacBook дээр ажилладаг байхдаа маус логт хэрэглэдэг байсан. Надаа маус нь шаардлагач байдаг байсан. Дандаа trackpad-ээр нь ингээ юмаа хийдэг байсан. Энэ бол хямдхан маус, зүгээр энгийн нэг маус гэж ойлгож байна. Гэтэ Logitech. Keyboard байна. За энэ бас Logitech гэх. Энийг бас би сүүлд авсан байгаа. MX Case Mini keyboard-ыг авах болсон шалтгаан мөн л адилхан. Миний MacBook эвдэрсэн. За энэ keyboard-ыг сонсон шалтгаан нь бас мөн адилхан. MacBook-ийн өөрийнхөө тэр keyboard-аар миний ганд яг ингэ таараад аюу тийм гоё мэдрэмж яадаг байхгүй. Тэр мэдрэмжтэй ер нь их төстэй гэж ойлгож олно. Хоёрт нь болохоор бас энэ харж байгаа шилэн өндөр бол биш, тийм зузаан биш. Яг ингээд тавиад ажил хийхэд бол миний бугуун тас аягүй тийм бага хэмжээний ачаал өгдөг гэж хэлж болно. Keyboard аваад ирэхэд сэтгэл ханамж 100% байгаа. За тэгээд хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр бас энэ keyboard нийт 3 төхөөрөмж ингээд зэрэг холбож олдог. Жишээлбэл одоо энэ нэг дээр нь болохоор би MacBook-ийг холбоцсон, хоёр дээр нь болохоор би iPad-ийг холбоцсон. За гурав дээр нь болохоор утсан холбоцсон байгаа. Тэгээд ямар нэгэн Messenger энэтэй юм бичгээр бол за шууд энэ keyboard-аас шууд ингээд удирдах боломжтой. За энэ iPad болохоор iPad 11 Pro байсан баха. За ингээд харах юм бол энэ ч ийм нэг шарахтай байгаа ч тийм. За энэ iPad-ыг бол би аягүй та хайр найргүй хэрэглэсэн гэж хэлэхэд болно. За нэг удаа ингээд iPad-тэй явж аваад унаад за одоо ингээд харах юм бол миний гарын дээр ийм шарах байгаа. Миний гарын дээрх шарах царив болоо үлдсэн байхад iPad маань зөв зүгээр нэг иймэрхүү шарахтай үлдсэн байх жишээ нэ. За бас би нэг хоёр давхрын онгорхоо сахан дээр юм хийж агаад iPad-ээ сансраггүй ингээд түлхэхэд хоёр давхраас унгаагаад тэгээд буугаад атсан бас л iPad нь өөрхийн ингээд зөв зүгээр. За iPad-ээс шинжилэхгүй байгаа шалтгаан нь болохоор одоогийн энэ байгаа миний хэрэглэж байгаа энэ загварч надад хангалттай. За миний хэрэгцээг хангаж байгаа. За миний iPad дээр ажиллаж байгаа тэр юмнууд маань ингээд нэг хэм өндөр түвшний тийм үзүүлэлттэй тийм програмтай ашигладгүй. Зүгээр одоо ингээ камертаа холбох ч юм уу эсвэл одоо нэг юм үзэх ч юм уу те иймэрхүү айгүй энгийн хэрэгцээг хангахтаа ерөөдөө ашигладаг учраас нэг заавал нэг шинжилээд заавал мөнгө зарлагдаад байх шаардлагагүй. Одоо яг миний хэрэглэж байгаа камера болохоор Sony-гийн камерагаа Sony A7M4 гэсэн камерагаа. Энэ камерыг сонгохоос хамгийн том шалтгаан нь болохоор зураг бичлэг хоёрыг хоёулын зэрэг ингээд авч явах боломжтой. За яг миний ерөнхийдөө хүсэжсэн камерын үзүүлэлтэнд бол хамгийн ингээд ойрхон тусч исэн. Одоогийн байдлаар нэг ленз дагаа 24-70G Master гэсэн ленз дагаа. Микрофоны би хоёр микрофон ашиглаж байгаа. За одоо ингээд хэрэглэж байгаа энэ болохоор Rode микрофон байгаа. Гадуур хөнгөн шинх шууд холбоод хэрэглэх микрофон гэх юм бол бас энэ Rode энэ микрофоныг хэрэглэж байгаа. Энэ том маш энгийн микрофон ямар нэгэн одоо цэнийг хэлэх шаардлага байхгүй зүгээр шууд камертайгаа холбоод хэрэглэж боломжтой. За тэгээд үнэхээр микрофонгүй үед бол энэ микрофоныг ашиглаж байгаа. Ойрхоноос ингээд явчих юм бол бас хангалттай тий бичлэгний дууг ингээд хурах боломжтой. За магадгүй тэгээд жоохон санхүүгийн эрх чөлөөтэй болох юм бол миний авъя гэсэн бас микрофонууд байгаа. Тэгэхээр дараад нь микрофонууд авах байх гэж бодож байна. За миний ширээ гэх юм бол одоо 120-60-ийн ширээ байгаа. За өргөн нь болохоор 60 болохоор нэг тийм өргөн талдаа бол биш. Тэгээ яг ингээд дисплей ингээд тавиад юм хийхээр бол яг дисплей маань жоохон нэлээд ойрхон ингээд нүдэн дээр орж ирээд байгаа. За дараа боломжтой болох юм бол ширээгээ жоохон өргөсүүлээд 80 ширээтэй болох юм бол нэгдээ ширээ маань арай жоохон зайтай. За тийм арай саруулах нь болох байх гэж бодож байна. Гэхдээ одоогийн байдлаар бол энэ ширээг бол би хангалттай хэрэглэж байгаа. Энэ ширээг хуучин барааны аппликейшнээс 15,000 воноор авсан байгаа. За тэгээд миний ингээд бяцхан буулантаа танилцсанд баярлалаа. Тэгээ иймэрхүү байдалтай ерөөдөө би энэ ширээнээс бүх YouTube-ийн бичлэгийг ерөөдөө хийдэг, монтажладаг. Тэгээд миний амьдралд одоо зайшгүй хэрэгтэй нэг юм жижигэн булан байсан. Тэгээд танилцсанд баярлалаа. Өнөөдөр миний бичлэг үзсэнд бас баярлалаа. Цөмөрөө дараагийн бичлэгээ дахиулцгаа. Bye. We have to remind ourselves, 'cause we know how we feel.